Сайжааганыг үсэ амжилтыг үсэ. Ургалчтай баяр хүргэе. Өнөөдөр Португийн нээлтэн дээр анхны шанал тавьсантай үнэхээр их баяртай байна. Португийн урд Монгол улсын хариуцлагатай уулуурхай шин жишг үндэсний компаниудын чадварын баталгаа байхыг хүсье. Монголын баялаг Монголдоо Монгол хүндээ илүү өгөөжтэй байх шин түүхийг хамтдаа бүтээцгээе. Үндэсний компаниудыгаа дэмжиж оролцуулаа гэдэг одоо хатуу юм шаардлагыг болвол засгийн газар хувьцаа эзэмшигчийн хуваар бол Эрдэнэс тавталгаа компани төлөөлөл өдөртөх зөвлөлд бол тавьсан. Одоогийн байдлаар Монгол Эрдэнэс тавталгаа хувьцаат компани санхин уурхай улс орон нутгийн төсөв төлөвлөж байгаа татварын тоо хэмжээгээр 6% эзэлж байгаа бол Португийг олборч ирснээр одоогийн тоо хэмжээ бол 8-9% хүрэх тоо хэмжээтэй байна. Ашигт математикийн хууль одоо яг эд өөрчлөгдөж байна. Энэ хуулийн хүрээнд бол бид орон нутагт очиж байгаа амнаатыг нэмэгдүүлнэ. Жилийн эхний хагас дамжуулаад бид нар хөрөнгөний зах зээл дээр гарах ийм том бодлого ирж байгаамаа. Эзэмшлийг зөвхөн ногдлаа шиг авахаас гадна иргэд хоорондоо арилжах энэ болцоог одоо засгийн газраас чөлөөлөх бодлогын хүрээнд бол хийгдэх энэ анхны алхам боллоо гэж бол Монголын хөрөнгөний мэргэжийн зүгээс үзэж байна.